сайн байна. Иргэд тавтаа. За тэгээд аявч хийсэн галт тэргэнд одоо сууцсан явж гин. Тэгээд бид гэж ярих нь бол зөв. Тэгээд бид бол ирэн рүү аялаж хаялал хийж байна энэ. Тэгээд ямар ч хийсэн. Тэгээд яг 3 жил бараг 4 орчим жилийн өмнө эхлүүлсэн аялал бол яг ковидын үеэр бол бүгд найрамдах социалист Вьетнам улсад бол гацснаар бол төр одоо зогсонгүй байдалд бол орсон. Тэгээд ерөөхдөө бол тэгж гацаж явж байгаад Монгол ирснээс хойш 3 жил 3 сарын дараа бол яг дутуу үлдээсэн замаа бол гүцэх гээд бол ингээд аялалдаа бол гараа явж байна. Тэгэд нэг тийм айхтар юм догтлсон ингээд айс сандарсан тийм мэдрэмж юм байха болчихж. Тэгээд түрүүн бид гэж хэлсэн. Тэгээд бид гэхээр одоо ямар хүн байхыг тэгээд зөвхөн хамтдаа харцгаая. Аяллаа хамтрагч болсон. За сайн уу? За сайн. Юу ч хааш чаа. Энэ хэн блэ? Чи хэн блэ? За. Гүштэй. За. Тэгээд нөгөө чампака. Тэг. Хамт аялж байгаа. Тэг. Тэгээд чампактай одоо дахиж одоо аялал одоо хол замд ерөөхдөө бол гарч байна тий. За сэтгэл ямар вэ? Гоё нөө. За ер нь хаагур явна гэж тооцоолж бодсон байна. Нэг өмнөшгээ дагаал явна да. Тэгээд юу Вьетнам уу? Юу шууд Вьетнам уу? Үгүй, дунд нь зөндөө байна. За. Дунд нь бол зөндөө газраар явах юм байна тий. Тэгээд дахиж ингэж цуг аялах болсон ямар вэ? Ясгүй. Яагчгүй. Шууд бичиж эхэлж гинөө. Хуучдаг шиг. Тэгээд дүн өвлийн хүүтнэр бол гарч явж байгаа. Тий. Тэгээд чи яла аялд явахын тулд ажилласаа гарлуу. Ажилласаа гарсан байгаа. Ажлуудаа хүлээж өгч өгсөн байгаа. Тэгээд гарч байна. За. За ингээд битүүр ресторанд ороод ирсэн. Галт тэрэгний ресторанд ороод ирсэн. Тэгээд тэгсэн чинь энэ юм бэ? За сайн байна уу та? За сайн байна. Та өөрийгөө нэг танилцуулах уу? Амьдрал биднээс чинь танилцуулаад энэ тийм дайралтуулдаг байх юм. Харин тэгээд ах юм тий. Өнөөдөр жишээ нь бас вагон дайрлаа. Өмнө бас 2 жил чинь тийм дайрлцсан дагаас одоо амьдрал цаанаасаа дайралтуулдаг юм ч гэдэг яалтаа. Тийм ээ. Та гэхдээ нөгөө нэг өнгөрсөн жил нөгөө нэг хөдөө өвдгөн дээрээ суугаад гал түлээд исэн ах мөн үү? Тэр ах чинь биш ээ. Тэр ах биш болсон уу? Биш. Энэ өрөө дүндэрлэх үү те. Тэгвш лээ. За. Энзэмэр бол тишүүлээ. Баярлалаа. Энзэм саад ортаг байх болтгоо сайхан хүмүүстэй дайрлах болтгоо. Тэгээд нөгөө ах бид хэд чи болохоор 2 одоо 3 дахь жилдээ ингэ зүгээр энэ тэнд явж байгаад таарлаж байгаа. Нэр ингэсэн. Тийм ээ. Яг санаандгүй ингээд урд нь бол отхон тэнгэр харихны бэлд таарж ирсэн. 3 жилийн өмнө. Та 2 жилийн өмнө. Тэгээд одоо өнгөрсөн жил бол хөвсгөлд бол ингээд очсон. За тэгээд энэ жил ингээд галт тэргэнд бол яалтчгүй ингээд зүгээр. За явлаа баяртай гэдэг стори хийсэн чи ингээд цуг нэг галт тэргэнд бол явж байгаа юм байна. Тий. За сонирхолтой л эхэлж байна тий. За тэгээд зөндөө сайхан сонирхолтой юм харилцах болтгоо. За баярлалаа. Бүх зөв сайхан тохиолдох бол бүх онцгой юм зайлшгүй болтгоо. Бид хоёр тэгээд ямар ч юм гадаадд ирсэн. Тэгээ гадаад буюу одоо бүгдээр хятад улсын Ирэн гэдэг хотод ирсэн байна. Тэгээ жижигхэн цайлж байна. Тэгээ яг зүгээр наашаа ерхэд бол яг ирэхэд бол
хэдийн зүйлийг ер нь зүгээр анхаарч үл ер нь зүгээр юм шиг байна. Нэгдүгürt бол галт тэрэгний тасалбараа бол ер нь өөрчлөлт захиалчих хэрэгтэй. Ялангуяа хэрвээ өвөл явах гэж байгаа бол одоо нөгөө нэг янз бүрийн нөгөө 8 эрхэлдэг хүмүүстэй бас чигсэлтэд эсвэл тасалбар дээр алцаад байхгүйгээр аль эртнээс нэг 3-7 хоногийн өмнөөс ч юм уу тасалбар авчих хэрэгтэй. Замын үүдээс 90 орох автобус суун. Тэгээд яг хувийн жижиг унаанууд яг байдаг ч гэсэн автобус бас өөрөө бас нэг давуу талтай. Тэгээд автобусны билетийг болохоор орон нутгийн нөгөө нэг онлайн тасалбар захиалгын сайтн дээрээс захиалж болно. Тэгээд нэг хүний бол ерөнхийдөө бол нэг 25,800 байлуу да. За тэгээд бид хоёр Бээжинд ирсэн. Тэгээд жоохон төвхнүүд амраад нэг ус цасанд ороо жоохон ядаргаагаа болтойсэн. Тий энэ болтой нэр амьдралтай юм уу? Тий. Наач ч үгүй. Одоо яах вэ? Тэгээ юм яа өглөөний. Тэгээ маргааш бид хоёр нөгөө Бээжингээс явна. Тэгээ Бээжингээс дараагийнхаа зогсоол руу тэгээд үндсэндээ бол 24 цаг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол Чампака тий хятадд 24 цаг гудамжны хоолоор хооллож өсмөр байна гэсэн. Тий. Хөөе. Хаана ирсэн? Ванфужи. Тиймээ бизнес Ванфужин гэдэг гудамд ирсэн. Тэгээд бол энд аимшигтай их гудамжны хоол мол янз бүрийн байдаг байсан. Ямар амттай юм бэ? Ашаа байна. Халуун цай юм уу? Цай гэсэн чинь дараа халуун цай ууж байгаа тий. сахар авах гэдэгс нөхцөлтэй л ээж. Ууны яг нөгөө тэр гадуурын ууд нөгөө нэлээд даасан учраас халуун цай ууя гэсэн. Тэгээд юм халуун цай ууж. Тэг яг баг зэргийн нэг 10 шиг. Сэтэл чампакын цахаас хоолыг цумаар хамтдаа харцгаая. Юу явсан? Шүл. Чиний рүүхэнэ авчихлаа л. Урцал харагдчихээн л та. Тэг яах вэ? Yes. Халуун ноготой байна уу? Тэгээ тийм рамен юм уу тий? Тийм ээ. Энэ ямар юм? Юу вэ? Монгол. Яцаа. Энэ хам хөшнө. Тийм үү. Ингээд нэг юм байна л та хамт юм байна л та. Тэндээ хамаг ногоо нэрчиж. За сайхан боллоо. Та. Та яд чираа ха. Энэ жим. 都有10多度回到。 Гүзэлцэн тийм биш. Авч үзэхгүй юу? Энэ минь сонирхолтой л баг. Үгүй юу? Яг саахан дүрийг хатуу болгочдөг. Нэг хайлуулсан саахан дүрийг Гингүүт ингээд нэг юм хатуу. Тэ нэг юм сахар. Чи тэгээд энэ сэдвч үзсэн үү? Үгүй идэхгүй. За. Үнэхээр идэхгүй гинэ. За, одоо 24 цагийн. Уух юм хий. Цэндас басдаг. Итгэр яагаад вэ? Итгэхгүй. Эш, хоолны бичлэг хийхгүй юм уу? Үгүй. Яасан бэ? Зөндөө гой хоолнод байна. Яасан? Яасан? Өглөөний хоол шингээгүй байна. Өглөөний хоол шингээгүй байна. Тий, нөгөө би нөгөө шургасаар агаад нөгөө жоохон өглөө жоохон нөгөө жиндүү байсан учраас нөгөө нэг сүтэ цай ууя гэж шургасан. Тэгээ сүтэ цай нь доошоогоо бас нилээ ингээд амар өтгөн болоо. Гэхдээ яг 13 мөрөлтэй багшил байсан л да. Тэгээд ерөөсөө шингэхгүй тэгээд цанхаах гэх юм уу ерөөсөө ингээд. Тэгээд гой хоолны хажуугаар тэгээд өнгөрөөд харамсалтай байна гэсэн. Тийм ээ.
Энэ ууг нэг шорлог морлог байна да тий. Гоё гэж байгаа. Аа идэхгүй юм уу? Маргааш идэхгүй. Одоо тэгээд одоо эндээс гарах юм бах та. Хятадын үндэсний музей байна. Тэгээд гэсэн чи бид хоёр бол үнэхээр өнөөдөр яг ямар үйл дээр болсон үнэхээр юу ч ойлгохгүй байлаа. Ковидын дараах нөгөө жилүүд болохоор нөгөө дотоодын аялал жуулчлалаас яг хүнээ ерөөхдөө бол бас дийлэхгүй болж байгаа ч юм уу тий. Тэгээ яг зүгээр музей тэр янз бүрийн юмнууд нь яг зүгээр бас үн төлбөргүй бол ингээ байдаг. Гэхдээ ерөөхдөө бол үргэлжлэж одоо ингэж юм одоо юу гэдэг нь захиалагын төр өгч мөгөөд одоо ингэх юм шаардлагатай байт юм. Тэгээд бүр гадаа нь ингээ хүмүүсийг ингээ ерөөсөө яг ингээ цэрэг шиг ингээ жигсаагаад ингээ ойшруулж урж байгаа ингээ ийм дүр зурагтай бол таарлаа. Тэгээд одоо энэ ч одоо яг энэ одоо ядж ижил музейнийх нь хашаанаас одоо яаж гарахаач ерөөсөө ойлгохгүй ерөөсөө ингээ амар новшин тэнэг юм ерөөсөө ингээ араараасаа босоор байгаад ерөөсөө тэгээд нөгөө нэг 24 цагийн хоол мооч юм байна боллоо. Юу яг юу ч бодоод байгаа ерөнхийдөө ойлгохгүй яваад. За нэг иймэрхүү л байна да. Tomorrow. За ингээд бид хоёр нөгөө нэг жижигхэн буудлаа хүлээлгэж өгснөөр бол өнөөдөр аялал бол эхэлж байна. Үргэлж өөрөө явж байна. Тэгээ жижигхэн юм олж иж санаасаа. Ямар. За тэгээд бид хоёр өглөөний цайнд бол яг л юм. тэр өглөөний цайнд бол яг л байгаа. Тэгээ амгалсан будаа гэх юм уу эсвэл одоо будаатай уурах гэх юм уу нэг юм тэгэхгүй бол үнэхээр яг ингээд хятад хоол бол яг ингээд өөх тоснос ингээд янз бүр халуун ногоо энэ төр ингээд алгалаад бүр ингээд үнэхээр бас шингэц айгу удаантай ингээд байгаад байсан. Тэгээ яг ямар ч юм бэ төрийн хувьд бол ийм будаа идэж байна. Бодон гоё байна. Ийм л за тэгээ явж хэрвээ энэ Бээжингийн хэрвээ шинэ нисэх онцлог бодлоо ирж үзэг байгаа хүмүүс хэрвээ байх юм бол шинэ нисэх онцлог бодол руу явдаг одоо энэ экспресс метро байд юм байна. Тэгээд энэ экспресс метро нь бол нэг хүн тутмын 25 юан байдаг гэдгийг бол энэ нөхөрсөг сануулга зөвлөмж бол өгье. Эмэгтэй аялах юм л байд юм байна. Бид Шанхай хотод ирсэн. За тэгээд Нанжины гудамжид ирсэн байна. Хамт явж байгаа Чампакт бол Шанхай таалагдах байх гэж би найдаж байна. Тэ. За Шанхай тавтаа байна. За баяр. Юу ч вэ? Зураг юм болсон. Үгүй. Зураг юм уу? Хараа. Зураг. Хараа юм бэ? Зураг юм уу? За.
Одоо хаана вэ? Шахаад ярьж. Шахаад. За. Яаж хаал гэж чинь үү? Шахаа өөр хамаагүй гоё. Би ч ингэсөө. Тянзэфа. Яг өдрөн цагаар бол хүмүүс байдаг л да. Энэ чинь бүр бужигнжидэг байхгүй юу? Энэ бүр ерөөс яг 1 метрийн зайтай л бүр ингээд амьдрал буцалж идэг газар. Уг нь бол та бүхэн бас яг зүгээр Шанхайд ирэх ямар нэг зүгээр хувь тохиол гарах юм бол Тянзэфан гэдэг энэ гудамжинд өдрийн цагаар ирүүл их зүгээр жуулчд явах байд юм аа. Гудамжууд юм аа. Тэг яг нэрийнхэн жижигхэн гудамжуудтай тэг олон янзын үйлчлэгээ янз бүрийн юмтай ийм газар байдیں۔ Тэ энд нэг бар юм уу кафе баг шүү байна. Шааж үзсэй. Урд нэг би нэг ирж исэн нэг пабта дахиад ирсэн Тянзэфан. Тэгээд энд миний яг тухайн үед үлдээж исэн 100 төгрөг байна. Тэгээд би дээр нь янз бүрийн бичээгүй. Тэгээд эзэн энэ лас нөхөр байгаа. Төв нөхөр байгаа. Сайн уу гэрээ. Энд ингээд үлдэх гэж байна. Nice. Чингис хаан. Yeah, our great Han. Our for Tibet, Jangarjibu. Жангаржибу. Чингис хааны төвдөр бол энэ Жангаржибу гэж юу хэлдэм байна. Тий, үнэхээр сонирхолтой. Жангаржибу. За нэг ийм газар ингээд үлдээ дээ. Ийм төв шар ариг ууж байна. За төв шар аригны амт ямар вэ? Гоё нөө. 万一他就是那个更大方那个人呢？就是别有自己这一定的眼界，我觉得这没办法。Хэсэг хугацааны дараа Өнгөрсөн шөнө нэг төвдүүдтэй бахан ганц хоёр шоп мот ингээд татаад ингээд янз бүр ингээд бахан ингээд солиорсон. Ханаа руу явах гээд одоо Пудоны энэс болор одоо ингээд явах гэж байна. Нэг юм хүлээ. Хагийн тэ Пудон. Одоосын бодлоос одоо ингээд хөдлөх гэж байна. Жахаа ядарсан байна. Тэр хоёулаа ядарсан. Так. Зэ тэгээд бүгд найрамд социалист Вьетнам улсын нийслэл Ханой хот Хуан Кэм нуурын цөөрмийн ерөнхийдөө бол ойролцоо. Тэгэд өнөөдөр бол 23 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тэгээд бүтэнсээ өдөр нэм гараг байгаа. Тэгээд амралтын өдөр учраас бол энэ гудамж бол ерөнхийдөө бол яг авто замын хөдөлгөөн нь бол хаагаад одоо юм алхах гудамж болсон байна. За тэгээд Вьетнамд ерөнхийдөө бол дахиад эргээд ирлээ. Энэти уучрагч амархан олон доо. Ямар вэ? Гоё. Гоё нөө.